MyOS 2015 наадмын хувийн дугаар 321 хосоо буюу хосоотой уулзаж байна. За. Өнөөдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. Телевиз үзэн суугаа нийт үзэгчтэй. Энэ их сайхан өдрийн мэндийг хүргье. модомд шидэгдсэн цагаан сүү шиг садан би. За өнөөдөр бас гойроо. Үнэн шүү дээ. Жижигэн дуу гоорамсгалыг бол сайхан гаргаж ирж орчин цагтаа сайхан нийцүүлж гаргалаа гэсэн. Би чи ер нь дуу хөгжим донд өссөн хүн л дээ. Манай ээж чинь насаараа урлагийн өмнө одоо насаараа дуу хөгжим багш хийсэн. Одоо хүртэл сумынхаа соёлын төвийг эрхлэгч хийдэг хүн. Тэгээ манай өвөө бол одоо аавын манай аав гэсэн. Бас насаараа урлагт ажилласан 5 жилийн гавшгаач тийм кино механикч хүн байсан. Тэгээд бас зэрэг генэ дагаач гэх юм ямар ч л урлагтай холбоотой. Тэгээ багасаа тэгж явсаар байгаад Сүйст орох бодол хүсэл бол багасаа л төрсөн. Ер нь л би урлагийн хүн болно. Ер нь л би энэ урлагийн гэр бүлээс төрөн гарах дахин нэг тасарсан очин байх болно гэсэн зорилготой явсан. модомд шидэгдсэн цагаан сүү шиг садан би. Хоцви түүхийн хэмээдээс гэрдэж үлсэн одомми. Инших бүр цадига зэрэгдэж бодоорой гитсэндэ мөсөн унах шиг онгодон тэгэдэрээ. Фрэнк Синатра гэдэг үнийг их сонсож байгаа. Одоо ч үргэлж сонсдог. Анх ороод манай угсаа чиний тембр, чиний хоолой чи энэ хүнтэй төстэй чиний их сонс гэдэг байсан. Тэгээд дээрэс нь би аягүй сонир хүн байсан шүү дээ. Эстрадд сурж байгаа мөртлөө би оперын тийм одоо дуулалт жишээлбэл гэх юм бол одоо Оросын одоо алдартай Дмитрий Хорстовский тэднээс их сонсдог байсан л та. Тэгээд тэднээсээс одоо олболоод ингээд миний чихэнд суусан ч гэх юм одоо юу гэх тийм ээ. Тэгээд миний тембр хоолой одоо цаашаа явуулах одоо имиж стил хандлтмаар юм тийшээ орж ирсэн л дээ. Надад бол сурах, боловсрох зүйл маш их байгаа. Энэ бол зүгээр л эхлэл. Ямар ч лсэн урлагийн хүнд бол надад би бол ямар ч лсэн тэр одоо юу гэдгийг од стар юу гэдэг тэр болтлоо миний бол ямар ч лсэн сурах хэрэгэлцэл бол дуусахгүй хязгааргүй. Би ямар ч лсэн сурахын төлөө, мэдхийн төлөө явах бол би бол өөрийгөө ямар ч лсэн одоогийн юм байдлаар бол мэргэжлийн дуучин гэж арай хараахан хэлж болохгүй байх. Нэг өдөрт бол миний дууны эзлэх хөв бол бараг л 80 90 байна. Дуунд зөвхөн дуунд. Яг гоо амьдрал бол өрөндгөөрөө өрнөн тэр дунд бол миний яг эзлэх гол байр суурийг эзэлж байгаа бол мэдээж дуу хөгжим. Гэхдээ би хамгийн гол нь чихвчээр хөгжим сонсдог ерөөсөө. Ерөөс ил сонсдог. Тэрнээс мэдгүй яагаад ч чихвчээр сонсох аюулгүй эвгүй байдаг л та. Гэхдээ яг миний орон зайд бол ямар ч 70-80% нь өдөр тутамд шүү дээ. Дуу хөгжим байдаг. Би хаач явсан дуулж л явдаг. 0 евро ч хамаагүй ороод танихгүй хүмүүс энэ дуу ялаа л явж байдаг. Хүмүүс ч бас эвгүй хараа шүү дээ. Тэгээ яг хоо юугаар дуу хөгжим одоо усагаар мэт гэж ярьж байна л да тийм ээ. Тэгэхээр тэр бол ялч хүмүүний амьдралд бол Чи өөрийнхөө амьдралыг дуу хөгжмөөр төсөөлөх юм бол төсөөлж чадахгүй. Одоо хүн усуухгүйтэй тондог лээ те. Усууж чадахгүй хүн чинь усуухгүйгээр 7 хоног чадахгүй шүү дээ. Түүнтэй адилхан би дуугаар өдрөж чадахгүй байна. Тэ.
дандаа өөртөө ихтэй байдаг. Тайзан дээр гараад ирэн дандаа өөртөө ихтэй, дандаа байлан дагуулж байдаг. Тэгээд улам илүү гоё тоглолтыг үзүүлээрэ. Тэгээд чи бол ерөөсөө л дуунд бүх амьдралаа зориулна гэд шийтсэн дуучин болохын төлөө дуугаар байн амьсгалдаг ийм хүн байна. Ингээд Монголынхаа ард түмэнд тэ гайхшруулсан, Монголынхаа ард түмнийг гайхшруулсан олон сайхан уран бүтээл төрөвсөн тийм дуучин болоорой. Тэгээд удахгүй гала тоглолтод амжилт хүсье. Гала баярлаа. дуучин болсон өмнө одоо бол бүхэн дуусаагүй байгаа шүү дээ тийм. Дуусаагүй байгаа. Ардаа их болоог байгаа. Гала тоглолтоогоо гала тоглолтын дээр гоё тоглолтыг үзүүлээрэй гэж хэлээ. Баярлаа. 321 дугаартай хосвэр намайг дэмжээрэй. Хосви түүхийн хэмээдээс дэвжүүлсэн одмын энэ шиг бүр цадигаа зэрэгдэж бодоорой гисэндэн утсан унах шиг бонгодон тэгээд Фрэнк Синатра гэдэг хүнийг сонсож байгаа. Одоо ч үргэлж сонсдог. Анх ороод манай угсаа чиний тембер, чиний хоолой, чиний хүнтэй төстэй чиний их сонс гэдэг байсан. Тэгээд дээрэс нь би аягүй сонир хүн байсан шүү дээ. Эстрадад сурж байгаа мөртлөө би оперын тийм одоо дуулалт жишээлбэл гэх юм бол одоо Оросын одоо алдар дуучин Дмитрий Хорстовский тэднээс их сонсдог байсан л та. Тэгээд тэднээсээс одоо олболоод ингээд миний чихэнд суусан ч гэх юм одоо юу гэх тийм ээ. Тэгээд миний тембер хоолой одоо цаашаа явуулах одоо имиж стил хандлага. Би чи ер нь дуу хөгжим донд өссөн л дээ. Манай ээж чинь насаараа урлагийн өмнө одоо насаараа дуу хөгжим багш хийсэн. Одоо хүртэл сумынхаа соёлын төвийн эрхлэгч хийдэг хүн. Тэгээ манай өвөө бол одоо аавын манай аав гэсэн. Бас насаараа урлагт ажилласан 5 жилийн гавшгаач тийм кино механикч хүн байсан. Тэгээд бас зэрэг генэ дагаач гэх юм ямар ч л урлагтай холбоотой. Тэгээ багасаа тэгж явсаар хагаад сүйст орох бодол хүсэл бол багасаа л төрсөн. Ер нь л би урлагийн хүн болно. Ер нь л би энэ урлагийн гэр бүлээс төрөн гарах дахин нэг тасарсан очин байх болно гэсэн зорилготой явсан. модонд шидэгдсэн цагаан сүү шиг саргамми. Сонсох аюулгүй байдаг л та. Гэтэ яг миний орон зайд бол ямар ч 70-80% нь өдөр тутамд шүү дээ. Дуу хөгжим байдаг. Би хаач явсан дуулж л явдаг. 0 евро ч хамаагүй ороод танихгүй хүмүүс энэ дуу байлаа л явж байдаг. Хүмүүс ч бас юугаа хараа шүү дээ. Тэгээ яг хоо юугаар дуу хөгжим одоо усагаар мэт хэлж юм л та тийм ээ. Тэгэхээр тэр бол яалч юм миний амьдралд бол Чи өөрхийн амьдралыг дуу хөгжмөөр төсөөлөх юм бол төсөөлж чадахгүй. одоо хүн усуухгүйтэй тондог лээ те. Усууж чадахгүй хүн чинь усуухгүйгээр 7 хоног чадахгүй шүү дээ. Түүнтэй адилхан би дуугаар өдрөж чадахгүй байна. Тэ. Юм тийш орж ирсэн л дээ. Надад бол сурах, боловсрох зүйл маш их байгаа. Энэ бол зүгээр л эхлэл. Ямар ч хэлсэн урлагийн хүнд бол надад би бол ямар ч хэлсэн тэр одоо юу гэдгийг од стар юу гэдэг тэр болтлоо миний бол ямар ч хэлсэн сурах хэрэгэлцэл бол дуусахгүй, хязгааргүй. Би ямар ч хэлсэн сурахын төлөө, мэдхийн төлөө явах бол би бол өөрөө ямар ч хэлсэн одоогийн байдлаар бол мэрэгжлийн дуучин гэж арай хараахан хэлж болохгүй байх. Нэг өдөрт бол миний дууны эзлэх хөв бол бараг л 80 90 байна. Дуунд. Зөвхөн дуунд. Яг гоо амьдрал бол өрөндгөөрөө өрнөн тэр дунд бол миний яг онцлох гол байр суурийг эзэлж байгаа бол мэдээж дуу хөгжим. Гэхдээ би хамгийн гол нь чихвчээр хөгжим сонсдгоо ерөөсөө ил сонсдог. Тэр нь бас мэдгүй яагаад ч юм чихвчээр My Voice 2015 наадмын
Хоёрын дугаар 321 хосоо 2 буюу хосоотой уулзаж байна. За. Өнөөдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. Телевиз үзэн суугаа нийт үзэгчтэй. Энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Могийн модомд шидэгдсэн цагаан сүшиг садан би. За өнөөдөр бас бодлоо. Үнэн шүү дээ. Жүжигийн дуу урамсгалыг бол сайхан гаргаж ирж орчин цагтаа сайхан нийцүүлж гаргалаа гэсэн.